Нийтийн үйл ажиллагаанд хүрэлцүүлсэн элчин сайд болон Баянгол дүүргийн засагтаар мөн боловсролын эзэн нийслэлийн боловсролын удирдлагууд та бүхэндээ энэ өдрийн төмөн амгалан айлтгая. За Эдгээр ондоо сургууль маань нийт 800 гаруй хүүхэдтэй энэ хичээлийн жилд одоо ингээд ийм сайхан орчин бүрдүүлж өгсөн та бүхэндээ нийт сурагчид болон багш нарын нэрийн өмнөөс халахснаа илэрхийлье. Тэгээд мөрөөр хайдаг та бүхэнд бэлдэж байна. Konnichiwa, Ohayou gozaimasu. Тэгээд их хүмүүс зоч таавахныгээ хоёулын тоо цаашлах ёслол хүндэтгэн өрөө. Хоёулын техникийн тооцоо ажиллахаар нийслэлийн боловсролын газрын сургууль даргацаа эзэн Балтаатар Япон улсаас Монгол улсад цаагаа онц бөгөөд мөрөн ирэх элчин сайд Эгоохара Масару Эдгээр сургуулийн захирал Дамиран, Баянгол дүүргийн засаг дарга Сумьябаатар, Баянгол дүүргийн боловсролын эзэн дарга Аранбаатар нар тооцоо ажиллагааг хүндэтгэн өрж байна. Гүр файлын сурагчдын файлыг хийх гадна Япон орны соёл харилцаа танин мэдих чухал орчин болж байгааг онцлог юм аа. Японы технологи ингээд алаасаар ихэнхдээ хүрэлцэн ирсэн ихэнх зочдоо танилцуулъя. Эдгээр сургуулийн захирал Дамиран. Япон улсаас Монгол улсын цаагаа зүгээр бүрэн элчин сайд Эгоохара Масару. Баянгол дүүргийн засаг дарга Сумьябаатар. Япон улсаас Монгол улсын цаагаа зүгээр бүрэн элчин сайдын гэргий Эгоохара Лекко.
Японы хичээлийн 2-р нарийн бичгийн дарга Италиэко. Нийслэлийн боловсролын газрын сурах даргааны хэлцээ дарга Болдонтор. Баяргоолын засгийн даргын хамтарч Мөнхбаатар. Баяргоолын нийгмийн үйлчлэлийн хэлцээ дарга Алтандуур. Баяргоолын боловсролын хэлцээ дарга Нарбаатар. Нийслэлийн боловсролын газрын далайн төлөвийн үргэлжлэлтэн яг зэрэг Монголын Японы багшны хамгаалалтын төлөв батчаараад Мангийн сургуулийн Японы багш Матаниши Реко Японы хичээлийн ахлах ажилтан гэрэл Тэдгээр компани захирал үнцгийвд Тэдгээр компани менежер Мэдвэр IT зон компани гүйцэтгэх захирал Эрдэнэбям IT зон компани төслийн ажилтан Монжиг Сумдаа Баяргоолын орон нутгийн хөгжлийн сангийн төлөвлөлт хэрэгжилт хариуцсан мэрэгчлэн Сонтон Чимэг Баяргоолын жүүлрийн эрхлэгч байр Санбурдын бодлого хариуцсан мэрэгчлэн Чулуу Эрдэнэр маань хүрэлцэн ирсэн байна. Мөн Баяргоолын нийгмийн хөгжлийн хэлцээний ахлах мэрэгчлэн Баялаг маа. Одоо тавхандаа Японы сургалт болон тэтгэмийн танилцуулгыг Японы багш их хөрөг багш маань танилцуулаад бэлэг болсон байна. Хүүхдүүд багш нар бид бүгдийн тэсийн ядан хүлээсэн баярт мөч өнөөдөр дохиож агаад маш их баяртай байна. Бидний хамгийн хүндэлж хайрлаж явдаг, бид бүгдийг үлгэж тусалж дэмжиж явдаг, үлгэж жишээ олсон багш нарыгаа биднийг дэмжиж явж байдаг дүүргийн засаг даргын тамирын газрын хамт олон, Японы хичээл сайдын яамны хамт олон, нийслэлийн боловсролын газрын за тэгээд Японы багшрын холбоо гэж ингээд биднийг бүгдийг дэмжиж явж байдаг та бүхэндээ маш их баярлалаа. Тэгээд бидний өнөөдрийн энэ сайхан орчин бүрдүүлж өгөхөд мөнхөс сэтгэлээсээ бас энэ зүйлийг бий болгож засаж янзалж өгсөн Катера Тоба компанийнхандаа бас маш их баярлалаа гэж хэлмээр байна. За ингээд Японы сургалт болон танхимын талаар сайн мэдээлэл хүргэе гэж бодож байна. За манай сургуулийн хувьд 6 дугаар ангиас 10 дугаар анги хүртэл нийт 150 орчим хүүхэд Японы хэлний төрөлцсөн сургалтанд өнөөдөр хамрагдаад явж байна. За манай сургуулийн хувьд Японы хэлний сургалт доорх сурах хүчийг ашиглаж байна. Энэ бол Монголын Японы сурч байгаа хүүхдүүдэд зориулагдсан Монгол багш нар хамтран цуг Японы мэрэгчлэн багш нарын зөвлөгөөгөөр хийгдсэн Хирагана, Катагана болон Тикерумон сурах хүчүүдийг бид Японы хэлнийхээ сургалтанд ашиглаад явж байна. За ингээд сурах хүчгийн хувьд бодвол энэ байгаа бол одоо өнөөдрийн хамгийн гол болсон 2 ангийнхаа талаарх бяцхан танилцуулга хийя гэж утсан. За манай энэ сургуульд соёлын өсний төслөөр 2 кабинет бий болсон байгаа. Хамгийн ихнийх нь Японы хэлний 105. За Японы хэлний 105-д аг урд нэмэлт хөөжсэн байна. За сургалтын орчин одоо тэр дээдлэлд одоо харж байвал тэр хамт таацнаасаа ингээд мөөгөн зөрчтсөн. За шалны хултаас иймэрхүү орчинд бид нар Японы хичээлдэг байсан. За манайх Японы 2 группээр ордог. Нөгөө групп маань 3 давхарч буюу 303 тоод ангид орж ирсэн. Хүүхдүүдийн сурах орчин ерөнхийдөө ийм байсан. За жил болгон багш нар бол яг засвараа хийгээд явна. Ээлжид тогтмол засваруудыг хийгээ явж исэн ч гэсэн хэдий ч гэсэн сандал ширээ иймэрхүү орчинд хүүхдүүд маань Японы хэлийг хийсээр ирсэн болов. За өнөөдрийн байдлаар бид өнөөдрийн хэрэгжиж байгаа энэ төсөл маань соёлын өвсний үндэс гэдэг төсөл маань 2022 оноос эхлэлдээ явагдчихсан. За ингээд 2025 оны 2 сарын 19-нд Японы элчин сайдын яамн дээр гарын үсэг зурах үйл ажиллагаа эхэлснээр төсөл маань бүрээ албан ёсоор эхэлсэн. За ингээд тендерийн үйл ажиллагаа явагдаж зарлагдаж явагцаар байгаа 2025 оны 7 сараас бидний засварын үйл ажиллагаа эхэлсэн байна. За ингээд 2 ангийн засварын үйл ажиллагаа ингээд 100 тоот бол яг 1983 онд манай энэ сургууль ашиглалтанд орсон. Яг
шалаараа байдаг гэсэн модон шал. Доогоор ингээ өгшсөн байсан. За энэ шалыг бол Candelo Togo компанийн бүр ингээ хэдийгээр төсөлд орж ирээгүй байсан ч гэсэн энэ шалыг бүгдийг хуулаад тэр цутгалтын машин орж ирж байгаа шалыг бүр хийж бүрэн цутгалж өгсөн байна. За ингээд 2 ангийн засварын ажил 7 сар багтаа 7-8 сар ингээ үргэлжлээд явагдаж байгаа Баянбол дүүргийн засаг даргын тамгын газраас манай бас энэ 2 ангийн нийт 5 цонхны асуудлыг шийдэж өгөөд ийм сайхан цэлгэж сайхан цонхтой болж авсан байгаа. За ингээд засварын үйл явц иймэрхүү байдалтай явагдаж байгаа. Бид 9 сарын 24-ний өдөр бид IT чиглэлийн эд хогшлыг нийлүүлж байгаа IT Zone компаниас хамгийн ихний төхөөрөмжүүдэд хүлээж авсан байна. За ингээд 2 ангид ухаалаг самбар, хүүхдүүд хэрэглэх 36 ноутбук гэх мэтчлэн бид нар ийм зүйлүүдийг 9 сарын 24-ний өдөр хүлээж авсан. За ингээд Япон хэлний 123 буюу энэ ангийн маань Япон хэлний орчин ингэж болж бүрдсэн байгаа. Нийт 36 хүүхдийн ноутбук иж бүрэн сеттэйгээр энд та бүхэнд харахад бас үйл ажиллагаагаа хийж байгаа учраас энд нэг 5 ноутбукны сетийг тавьсан байгаа. Энийг бас та бүхэн үзэж хараарай. Ингийн үед бол яг хичээлийн үед бол хүүхдүүд ийм байдлаар хичээл явуулахаар ангийн орчин бүрдсэн байгаа. За 123 тоо тиймээсэн бол 100 тоо ингэж бүрдсэн 2 ангийн 123 буюу энэ ангийг бид нар цахим анги буюу 136 ноутбук эндөөсөө эндээ бүтэн байлгаж байгаа. 2 анги хоёулаа ухаалаг самбараад. За ингээд хэдий бид ингээд Япон хэлний сургалтанд гэж байгаа боловч энэ 2 кабинет маань зөвхөн Эрдмийн ундраа сургуулийн Япон хэлний сургалт төдийгүй Монгол улсад явагдаж байгаа Япон хэлтэй, Япон соёлтой, Япон үйл ажиллагаатай холбоотой бүхэнд манай 2 ангийг нээлттэй байлгахаар бид ашигланаа. Цаашдаа улам илүү сайн ашиглана гэж бодож байгаа. Энэ манайх Такаока хотын Рюкокугийн ахлах сургуультай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурсан үйл явцын зураг байна. За энэ зураг бас цаашдаа бид яаж ашиглах вэ гэхээр манай сургууль боловсролын их сургуультай хамтран ажилладаг. Жил болгон Япон хэлний багшаар төгсөж байгаа оюутнууд дандаа хүчиж дадлах хийдэг. Тэгэхээр тэд дадлахын оюутнуудад маань бас энэ кабинет ашиглахад нээлттэй байх болно гэдгийг оруулж өгч байгаа. За ингээд бид нар бол одоо зөвхөн кабинет ашиглалт гэлтгүй онлайнаар Японтой холбогдоход энэ захим зүйлүүдээ ухаалаг самбаруудаа битгэд онлайнаар ашиглахад хэрэглэнэ. Цаашдаа. За ингээд Япон хэлний ерөнхий боловсролын сургуулийн багш нар сургалт семинар явуулдаг Бенкёка гэх. За энэ сургалтын үйл ажиллагаа маань бас Япон хэлний бусад багш нарт ч гэсэн манай энэ кабинет нээлттэй байх болно. Тэгээд ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд жил бол уламжлал болгон зохион байгуулагддаг ханзны наадам багш нарын сургалт семинаруудад бас бид энэ 2 кабинетаа чөлөөтэй ашиглах болно гэдгийг та бүхэндээ бас амлахад баяртай байна. За ингээ анхаарал тавьсан та бүхэндээ маш их баярлалаа. Тэгээд удаачлаад ажиллах болно. За баярлалаа. Ийм айхтай сургалтын орчин бүрдүүлж өгсөн эрхэм хүмүүстээ баярлалаа. Ингээд мянган сурагчид хүүхэд багчууд маань энэ сайхан танхимд Япон хэлний төдийгүй Япон сайхан тэр соёлыг харилцааг улам батцсан сайхан сурах гоё гэсэн сайхан ирэлтийг өргөж шилжээ. Гэт хамтдаа Японоос Монгол улсын суугаа онц бөгөөд хүрэгт элчин сайд Ягав хараа насаа таныг үг хэлнэ гэмээр хүндэтгэж барьж байна.皆さんこんにちは。まずはじめに今日ですね、このようにこの開所式の場で私たちを温かく迎えていただいたこと、そして馬頭琴の演奏、子どもたちの歓迎とかね、今お受けしました。まずは非常にこのことについて、心から感謝申し上げたいと思います。өнөөдөр ингээд энэ хүндлэлтийн ёслолын арга хэмжээнд та бүхэн биднийг урьж бидний нээлтийн арга хэмжээнд ишин бий байхтай хүүхдүүд халуун дотноор өгтөж морин хүрээ аяглээ бидний ийм хотод дотноор өгсөн юуны өмнө та бүхэн талархаж байгаагаа илэрхийлж байна. 改
改めて、申し上げますと、この日本政府によりの草の根文化部省資金協力でですね、エルデミンオンドラ統合学校日本語教室のこの整理計画が、完了して、今日このような引き渡しが素晴らしいこの天候のもとね行いますことを改めて嬉しく思っております。この計画を実施にあたり、ご尽力いただきましたソミヤ・バータル区長、そして、学校の校長先生、関係者の皆様に対して改めて、心から感謝申し上げます。өнөөдөр ингээд дахиад ингээд хэлмээр энэ хүү одоо элдмийн ундраа зөвхөн сургуулийн хуулийг сурах орчинг сайжруулах энэ төсөл маань ийхүү амжилттай хэрэгжээд дуусаад өнөөдөр ийм нийтийн үйл ажиллагаа болж байгаа дүүргийн засаагаар Сумьяатар болон дүүргийн хамт олон сургууль гүйцэтгэх компанийн хамт олон жинсгэлээсээ талархал илэрхийлж байна. この、学校は、統合前の54番学校であった、1993年、当時からですね、日本語教育を始められ、長年にわたり非常に多くのですね、優秀な人材を輩出されてこられ、この地域において日本語教育の大切な拠点として、知られてまいりました。今も多くの生徒の皆さんが先ほど説明がありました通り日本語学習をされて、日本語スピーチコンテスト、漢字ナーダ、日本語能力試験などでそれぞれ素晴らしい成績を収められておられます。また日本の学校との交流、日本語教師会の研修等もですね、でも中心となってモンゴルの日本語教育をずっとリードされてこられた学校であるということです。このエルデミンオンドラ統合学校の先生方、これまでのご尽力に感謝を申し上げます。とともに今回のこの案件実施を通じてさらに日本語教育がね、学習者が増えていくこと、そして一人一人の子どもたちが日本語、さらには日本語文化に興味を持っていただくこと、楽しんで学習していただくこと、その能力を高めていただけること、そして将来子どもたちが日本とモンゴルをつなぐ架け橋として大きく飛躍していくことを心から願っております。Эдмийн ундраа зохицуулалт сургууль маань зохицуулалтгүй сургууль болохоос өмнө 1993 онд 54-р сургууль гэж байгаатай Японы хэлийг анх зааж эхлснээс хойш өнөө хүртэл олон чадвартай сурагч залуучуудыг бэлтгэн дүүрэгтэй Японы хэлний боловсролын гол төв болон олонд танигдсан билээ. Одоо ч Японы хэл сурч буй сурагчид Японы хэлний сая одоо багшлаас хэлсэн члэн хандны наадам, уран хэлний наадам, Японы хэлний төвшин тогтоох шалгалт зэрэгт өндөр амжилт гарган оролцоор байна. Мөн Японы сургуультай холбоо тогтоох, Японы хэлний багш нарын холбооны дадлаг сургалтад оролцох зэрэг идэвхтэй үйл ажиллагаа явуулж Монгол дахь Японы хэлний боловсрол олгох үйлсэд маш их үнэтэй хор нэмрээ оруулсаар байгаа юм байна. Эдмийн ундраа зохицуулбар сургуулийн багш нарт үүнд нь талархал илэрхийлэхийн хамт энэ төсөл хэрэгжснээр Японы хэл сурч буй хүүхдүүдийн тоо цаашид улам бүр нэмэгдэж Японы хүүхэд бүр Японы хэл, Японы соёлыг шимтэн сонирхож Японы хэлнийг сонирхолтойгоор сурч олж авсан мэдлэгээ сайжруулах, цаашлаад эдгээр хүүхдүүд маань хоёр орныг холбох гүүр болон амжилттай ажилласаа хэмээн найдаж байна. 皆さんもご存知の通り、この日本政府の、草の根文化部省資金協力は、日本国民の温かい、気持ち、温かい協力のね、その下で実施されております。言い換えましたら、この整備された日本語教室は日本国民からの贈り物でもございます。生徒の皆さん、先生方におかれましては、この教室を大切に使っていただき、有効に活用していただくことを心から願っております。 За та бүхэн мэдэж байгаачлан Японы улсын засгийн газрын өвсний үндэс бүтэцгүй тусламж маань Японы арт түмний халуун дулаан сэтгэл шингэсэн ийм
хамтын ажиллагааны үр дүнд ийм хэрэгждэг төсөл байгаамаа. Тэгэхээр өөрөөр хэлбэл энэ танхим маань Япон улсын ард түмнээс Монголын сурагч хүүхдүүдэд одоо өгчгүй ингээд бэлэг юм аа. Тэгэхээр энэ ангидаа одоо сурагчид багш нар энэ ангиа арих авгаа хэрэглэж өндөр амжилт гаргаж суралцаасаа хэмээн хүсэж байна. 今日この場に私もいること、そのこと自体非常に嬉しくまた感動しております。最後になりますけれども、この学校のますますの発展、子どもたちのますますの飛躍、そしてここにいらっしゃる方々のますますご多幸を記念して私の挨拶とさせていただきます。どうもありがとうございます。Энэ өнөөдөр ингэж зогсож байгаадаа би бас маш их баяртай байна. Тэгээ энэ ангийг одоо хүүхдүүд маань маш сайхан энэ ангидаа улам онд сайн сурахыг мөн энд хүрэлцэн ирсэн та бүхэнд эрүүл их аз жаргалыг хүсэн өрөөгд би өндөрлөё. どうもありがとうございました。 Энэ сургуулийн хэмжээнд 150 анги одоо хамгийн сайхан одоо 2 анги бол энэ 2 анги болсон байхаа гэдэгт итгэлтэй байна. Манай сургуулийн барилга маань бас олон жилийн өмнө ашиглалтанд орсон. За тэгээд цаг хугацааны хувьд засварыг зайлшгүй шаардлагатай байсан. За энэ дотроо бас одоо ийм сайхан уламжлалтай Япон хэлийг өнзгөрүүлэн заадаг энэ хоёр танхимд манай Японы ард түмний одоо буцтгуу тусламжаар сайхан танхим засагдаж илүү тав тухтай хүүхдүүд багш нарын одоо хамгийн их одоо хичээлд дуртай ийм сайхан танхим болсонд үнэхээр баяртай байна. За тэгээд сургуулийнхаа багш хүүхдүүдтэй бас баяр хүргэе. За хамтран зохион байгуулалт санхүүжүүлсэн эчин сайдын элчин сайдтаас за гүйцэтгсэн байгууллагууд гээд хамтарсан энд одоо сайхан тоног төхөөрөмжүүдийг бас нийлүүлсэн барилгын засварыг маш сайхан чанартай сайхан хийсэн байх гүйцэтгэх компани гээд бүх хүмүүс одоо чин сэтгэлээсээ талархаж байгаа илэрхийлье. За энэ одоо танхим илүү дуртай болсноор мэдээж Монголын ирээдүйн сайхан хүүхдүүд маань илүү тав тухтай сургалтын орчин сайжирч илүү чадвартай боловсралтай болж улс орноо хөгжүүлэхэд ийм одоо боловсралтай мундаг одоо хүмүүс болж хүмүүжих зайлшгүй. За мөн одоо Япон хэл соёлыг одоо судалж ирээдүйд Монгол Япон хоёр улсын сайхан харилцааг авч явах илүү их боловсролоор дамжсан ийм одоо батгүн найрсаг харилцааг энэ хүүхдүүд манаас илүү ирээдүйд тавина гэдэгт хэрэгжихгүй байна. За тэгээд энэ ондоо сургууль маань нийслэлийн төдийгүй улсын одоо хамгийн том болон хамгийн олон сурагчтай сургуулийн тоонд 109 орно. Би бараг одоо эхний 5-10 орох гэдэгт эргэлзэхгүй. Тэгээ энэ том байгууллага 50000 сурагчтай, за 200 багш ажилтнтай ийм одоо том байгууллагт за ингээд манай Япон соёл, Япон хэлний энэ ирээдүйн боловсрол болгоход ийм сайхан одоо жишг болохоос танхим болсон байна. Энэ танхимыг одоо би цаашдаа бас гадаад хэлний бусад танхимуудыг болон за магадгүй бас одоо бусад захин техник тоног төхөөрөмжийг ашигласан ийм танхимыг бас одоо дүүрэг маань жишг болгож цаашдаа тогтчулбал одоо үнэхээр бидний одоо ингээд урд хийцэн учраас дараа ажил болоход их амар ийм сайхан төсөл болсон байна. Их хөрөг багш түрүүнд харилцуулж байсан нөгөө засварын явцад үнэхээр энэ чадны доор бол одоо бас үнэхээр 40 жил болсон. Тэгээд одоо барилгын зөвлөмж үнэхээр бас засварыг зайлшгүй шаардлагатай байсан байна. Энэ цонхоор одоо машин оруулаад ингээд зутгалт хийгээд үнэхээр сэтгэл гаргаж урд нь ямар байсан бэ гэдгийг бид бүхэн харлаа. Тэгэхээр энэ одоо маш их өөрчлөлтийг маш их ингэ сэтгэл гаргаж хийхлээр энэ төсөл ямар сайхан болдгоо гэдээ бас амжилттай харуулж чадлаа. Тэгээ өнөөдөр их олон сайхан хүмүүсийн сэтгэл гаргаж сургалтын орчныг өөрчилсөн байна. За ингээд мөн одоо элчин сайд гэргий бид бүхэн уулзаж 2 сарын 19-ний өдөр гар үсгт орж ирсэн. Тэгээ одоо тэгээд үүнээс хойш ямар нэгэн өндөрлөл бэрхшээл байхгүйгээр төлөвлөсөн хугацаанд орж бас хичээл сургалтын үйл ажиллагаа хугацаа алдаагүй явагдсан байна.
Тэгээ энийг гүйцэтгэсэн бүх хүмүүс баярлалаа. Тэгээ онцгой одоо элчин сайдад өөрөө ирж одоо энэ сайхан арга хэмжээд оролцож байгаад баярлж байгаа гэхэд яа ингээд бүгдөөрэнд нь одоо оролцсон бүх хүмүүстэй хүүхдүүдтэй баяр хүргэе. Сурлагын өндөр амжилтыг хүсье. Бас сая өнгөрсөн 7 хоногт 5 дахь өдөр ерөнхий сайд бас орж ирж байсан. Монгол улсын. Тэгээ энэ Улаанбаатар хотод өнгөрсөн 7 хоногоос эхлээд 1-5 дугаар ангийн хүүхдүүдийн донд сүү хөтөлбөр ирж эхэлсэн. Тэгээ 1-5 дугаар ангийн хүүхдүүд 7 хоногийн 3 өдөр сургууль дээр сүү ууж байгаа. Тэгээ энэ ажилтаа газар дээр нэрс танилцахтаа бас яг энэ ангид нээлттэй хийсэн бас сайхан бэлгшээлтэй сайхан болсон. Ерөнхий сайдтай энэ бол одоо ийм сайхан танхимтай болно шүү гэдэг сургуулийнхаа бас тэд ашиг хэлжсэн. Тэгээ үнэхээр бид цаашдаа сургуулийнхаа засвар үйлчлэг хийхин төлөө одоо бүгдөө хамтдаа бас одоо хийж хэрэгжүүлж хичээж ажиллана гэдэг бас сургуулийнхантай хэлье ингээд баярлалаа. Нэгдүгээр засаглалын сэргэлт юм байна. Хэрэглүүлэн хүрцээсэн эрхэм зоч та бүхэндээ 6 дугаар ангийн сурагчтай хүндэтгэе өрье. Баярлалаа. Одоо та бүхнийхээ 11-2 ангийн сурагч дүүрэн жаргалыгаа хүндэтгэе өрье. Ингээд Японд сурж байгаа сэтгэлгээс бас хуваалцсан юм хэмээн хүндэтгэе өрж байна. はい、皆様こんにちは。こんにちは。エルミオンドラ高校2年生の私は生徒を代表してお話しさせていただきます。私は中学2年生の時から日本語を勉強しました。初めは少し難しいなと思いましたが、イクブルーム先生がいつも優しく教えてくださり、たくさん褒めて応援してくださいました。そのおかげで日本語の勉強がだんだん好きになりました。日本語を勉強して日本の文化や考え方を知っていることがとても好きです。将来日本へ行ってもっと日本語を話せるようになりたいと思っています。
この度日本国政府と日本の皆様のおかげでこのようにきれいで新しい日本語教室を作っていただき心から感謝しています。この教室で私たちはもっと日本語を楽しくもっと一生懸命日本語を勉強していきます。皆様本当にありがとうございました。 Сайжтайхан сардаад өдрөөс өдөр амжилтыг хүсэж байна. За өнөөдрийн энэхүү графиктай үйл ажиллагааг бас хааж үг хэлэн хүмээ нийслэлийн ерхий боловсролын эрдэмтэн доо сургуулийн захирал Дамиран таныг хүндэтгэж өрж байна. За энэхүү тангим зөвлөсөн та бүхэндээ маш баярлалаа. За тэгээд 2026 Монгол улсад бас цөөн хөтөлбөр бас хэрэгжиж ирсэнд холбогдуулна. Монгол хүн тоштой өргөлж цагаан сүгээр, хөвгөд цагаан сүгээр үдэж авах тийм болцтой учраас та бүхэнд өчүүхээ бас гарын бэлгийг гардсан баснд бас баяртай байна. За бид Японы засгийн газрын соёлын өвсний үндэс төслийг сургууль дээр хэрэгжүүлээд Монгол хүүхдүүдэд бас Япон хэлийг маш сонирхолтойгоор хөгжилтөөгөр сурах орчин бүрдүүлж чадсандаа маш их баяртай байна. Өнөөдрийн бидний энэ кабинетийн анги танхимын нээлтийг хийхэд хамгийн их том туслалцаа үзүүлсэн хүмүүс бол Японы засгийн газар, Японы арт түмэн, Японы элчин сайдын яам. За ингээд цаг үргэлж биднийг маш их тусалж дэмжиж яадаг. Бусад холбогдох байгууллагууд, Баянгол дүүргийн засаг даргын тамгын газар, нийслэлийн боловсролын газар гэх мэтчлэн маш олон хүмүүсийн тус дэмжлэгээр Монгол хүүхэд ийм сайхан таатай, тогтвортой орчинд Япон хэлийг баяртайгаар суралцах орчин бүрдэж байна. За энэ өнөөдрийн энэ хоёр танхим маань зөвхөн Эрдмийн ундраа сургуулийн багш сурагчид ашиглаад Япон хэлний сургалтандаа хэрэглээд явах төдийгүй Монгол улсад Япон хэлний сургалт явуулж байгаа ерөнхий боловсролын сургуулиуд, ихтэй сургууль, Япон хэл соёлтой үйл ажиллагаа зохион байгуулах хэм бүхэнд манай өнөөдрийн энэ нээлттэй хийж байгаа танхим үргэлж нээлттэй байх болно. За ингээ манай өнөөдрийн энэ хоёр танхим нийтдээ 240 орчим сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар бүрдэж байгаа. За ингээ улсын сургуулиудын хувьд ийм том хөрөнгө оруулалт аваад ийм гайхалтай орчин бүрдүүлэх боломж гаргаж өгсөн үе үеийн багш нар, сургууль хүмүүжүүлэгчид, удирдлагууд та бүхэндээ маш их баярлалаа гэж хэлье. Техник эд хогшлоо сурах хүчгээ бид ашиглаад олон жилийг Япон хэлийг шамдан суралцахад, Япон хэл соёлыг түгээн дэлгэрүүлэхэд багшийн зүгээс би хичээн ажиллах болно. Хүүхдүүд маань ч гэсэн Япон хэлийг баяртайгаар үргэлжлүүлэн суралцах болно гэдгийг хэлэхэд таатай байна.